Миний нэрийг доктор Панаят Петров гэдэг. Би Их Британийн Тэдингтон хотын LAGC компанид органик бус нэгдлийн шинжилгээний ахлах эрдэмтнээр ажилладаг. Миний ажлын нэг хэсэг нь органик бус нэгдлүүдийг тодорхойлох боловч мөн хүнс болон ус зэрэг төрөл бүрийн дээжинд дагуулгадах нийт металл болон саяхнаас нано жижиг хэсгүүдийн шинжилгээг хийдэг болоод байна. Бидний ажлыг хийхэд манай лабораторид байх ажилтнын төрөл бүрийн багаж, тоног төхөөрөмж их дэмжиж тусалж ажилладаг юм а. Эдгээр тоног төхөөрөмжөөс дурдвал шингэний хроматограф, хийн хроматограф, мөн төрөл бүрийн индукцийн холбоост масс спектрометрийн багажууд болох жишээлбэл 1 квадропол хамгийн сүүлийн үеийн ажилтнын 3 квадропол ICP-MS зэргийг нэрлэж болно. Бидний хувьд нэлээд их химийн нэгдлүүдийн ангиллыг тодорхойлох шинжилгээг хийдэг байсан бол сүүлийн үед зарим төрлийн хортой болон гол элементүүдийн жишээлбэл хроманиум 3-ыг хортой төвшөнд хүрсэн байх хроманиум 6-тай харьцуулах шинжилгээг хийж байна. Мөн түнчлэн хүнцэл, селенийн шинжилгээнүүдийг хийж байгаа бөгөөд учир нь эдгээр элементүүдийн бидний ууж буй ус, идэж буй хүнсэн дагуулгадж буй нийт хэмжээ аюултай бишээ гэдгийг мэдэж чадахгүй байна л да. Тийм болохоор бид аль болох эдгээр элементийн талаар ихийг мэдэх хэрэгтэй байгаа юм. Ийм ч учраас бид нар ажилтнын 3 квадропол ICP-MS багжийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл энэ ICP-MS багжийг яагаад ашиглаж байна гэхээр тухайн дээж нь шинжилэхэд маш хэцүү. Эсвэл агуулмжийн хэмжээ маш өчүүхэн байгаа тохиолдолд бид нар маш өндөр мэдрэх чадвар бүхий өчүүхэн бага хэмжээгч тодорхойлж чадах багаж хэрэгтэй болж байгаа юм. Энэ утгаар ажилтнын энэхүү ICP-MS багжил ганцаараа бидний хийдэг дээжинд шинжилгээ хийж шаардлагатай мэдээллийг бидэнд гаргаж өгч чадах хэмжээнд ажиллаж байгаа багаж юм. Жижиг хэсэг буюу нано партиклуудын шинжилгээгээр би бас ажиллаж байгаа. Энэ төрлийн шинжилгээний стандартуудыг саяхнаас мөрдөж эхэлсэн бөгөөд ийм төрлийн материал болон жижиг хэсгүүд нь орчин үед маш ихээр гоо сайхны болон хүнс ер нь л бидний эргэн тойронд хаасаагүй байна гэж хэлж болно. Харамсалтай нь эдгээрийн хоруу чанар болон байгаль орчинд хэрхэн хоримтлагдах талаарх мэдээлэл хангалттай байхгүй. Тийм болохоор энэ төрлийн шинжилгээг хийж байхдаа бид ихэвчлэн элементүүдийн агуулмж болон тэдгээрийн хэмжээтэй нь жижиг хэсгүүдийг холбож үзэх байдлаар ажиллаж байна. Ихэнхдээ бидний шинжилж байдаг хүхэр, титаниум, цахиур зэрэг элементүүдийг ажилтнын багжаар тодорхойлох үед агуулмжийн хязгаарыг маш бага төвшөнд хүртэл тодорхойлох боломжтой болж байдаг бөгөөд мөн маш өчүүхэн нано хэсэг бүрийг тусад нь тодорхойлох аргачлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед бид нарын амжилтанд хүрч нээлт хийсэн ажлууд маань хийн хроматографийн багжийн тусламжтайгаар хийгдсэн. Энэ бол радиоактив элементийн шинжилгээ юм. Жишээлбэл зирконийн радиоактив нуклеотид байгаль дээр маш өчүүхэн хэмжээнд агуулгадж байдаг. Гэхдээ цаг хугацааны явцад энэхүү элементийн агуулмжийн хэмжээ хоримтлагдсаар байх юм бол аюултай бөгөөд хамгийн гол нь энэхүү элементийн байгаль задрах хугацаа маш удаан. 500 мянган жилээс илүү юм байна. Тооцож үзснээр 1000 жил өнгөрөхөд энэхүү элемент нь байгаль орчныг хамгийн их бохирдуулагч радиоактивт 2 дахь бодис болж хувирах юм байна. Тэгэхээр бид судалгааны явцдаа ажилтнын MS багжийн тусламжтайгаар энэхүү бодисыг тодорхойлж чадсан бөгөөд энэхүү элементийг тодорхойлдог одоогийн байгаа бусад шинжилгээний багжуудаас 5 магнитуудын доод төвшөнд буюу 10,000-аар бага төвшөнд тодорхойлсон. Судлаач эрдэмтний хувьд хэлэхэд ажилтнтай хамтарч ажиллахад маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл бусад багжуудаар хийх боломжгүй байсан судалгааг гүйцэтгэхэд ажилтнууд надад шинэ технологи, шийдлийг санал болгож үр дүнд хүрч чаддаг. Жишээлбэл саяын миний ярьсан радиоактив бодисын судалгааг бид хийж чадсан. Энэ бүх шинэ технологийн ачаар бид цаашдаа байгаль орчноо цэвэр ариунаар авчулдаж, илүү эрүүл хүнсний бүтээгдэхүүн идэж, хэрэглэн дэлхийн ертөнцөө илүү аюулгүй амьдрах гариг болгоход бидэнд туслах болно. Монгол дахь манай албан ёсны дистрибьютор Medinpix International компани.